Hello, за сайн байцгаана уу? Шинэ хэрэгнээс ажиллахынхаа бичлэг тавтай морилно. За өнөөдөр маш гоё халуун дулаахан өдрөө нэмэх 28 градус гэсэн. Гадаа ер нь явж байгаа хүмүүсийг харахад зуныхаа палачтай амар гоё өнгөлөг явцгааж байна. За энэ удаагийн бичлэгээрээ би та бүхэнтэйгээ сүүлийн 1 сарын хугацаанд ирсэн бүтээгдэхүүнүүдийг unboxing хийж үзүүлэх гэж байна. Өөрийнхөө анхны сэтгэлийг хэлээд тий. Тэгэхээр ингээд та бүхэн бас анзаарч ирсэн бол анхны сэтгэл болон дунд хэсэгтээ хэрглэж байсан сэтгэл за дараа нь одоо дууссан үед нь тий хэлэх одоо зүйлс энэ төр арай жоохон ингээд жоохон өөрчлөгдөд ингээд явдаг шүү дээ тий. Зарим нь яг нийцдэг, зарим нь бол жоохон өөрчлөгдөд явдаг тий. Тэгэхээр за ийм нэг хөрхөн стикер ирсэн байна. Стикер чинь яг үнэндээ K-Glow-ийн бүтээгдэхүүн таамд ирсэн юм аа. K-Glow-ийн бүтээгдэхүүн гэсэн энэ бүр юу хайр. За Банабагийн Milk Diesel-тэй сет байдаг шүү дээ. Би тэрнээс бол тосыг нь өвлийн цагт хэрэглэж чаддаг. Одоо юу гэдгийг нэлийн хур хайрсан зориулсан тос байдаг л да. Serum тонерыг нь бол би бүр ингээд 2 удаа хэрэглээд уугаад бүр дуусгах амар гоё. Тэрний маань маск нь ч гэсэн байдаг. Тэгтээ энэ удаагийн гарч байгаа маск нь ийм олон ширхтээ маск гарсан байна. Олон ширхтээ маск ийм чанартай байж бас болдсон биш юм манайхан. За би энийг бүр тисгүй задлаад 2 өдөр дараалаад хэрэглэчихсэн байна. Ингэж онгоолгоод маск ингэж онгоолгоод дотроо юм олон ширхтээ маск байна. Тэгэхээр японочууд ялангуяа ийм олон ширхтээ маскыг маш их хэрэглэдэг те. Бас учир шалтгаантай байгаль хайрлаж байгаа хэрэгээ нэг удаагийн single одоо use маскыг нэг удаа хэрэглээ нүрэн дээрээ тавилаа маш сайхан боллоо. За шууд гаднах пакэжийг нь хаяхаар жоохон сэтгэл зүрх ингээд урагдаад идэг штэ. Гээд те. Гэтэл энэ бол ингээд дотроо 30 ширхтээ. Ингээд өдөр болгон хэрэглэе гэж бодоход 1 сарын хэрэглээ байж байна. За найрлагын хувьд бол маш сайн найрлагатай байдаг. Milk Diesel сет нь одоо цуврал нь өөрөө их сайн найрлагатай байдаг. Milk Diesel болохоор арсыг яг гоё идгээж өгдөг найрлага л да. Эмзэг арсын зориулсан. Тэгээд ямар ч үнэртүүлэгч essential oil өнтер ороогүйгээрээ бас их алдартай Банабагийн өөрөө яг энэ тал дээр их сайн үнэлгээтэй байдаг. Цэвэрлэгч нь ирсэн байна. Цэвэрлэгч бол байгаагүй. Ийгсэн онгойлгоч. Нарны тос бас байдаг шүү дээ. Нарны тосны надад ихэд таалагдчихж байгаагүй. Айгуу тийм цагаар болдог. Яг нь мэдээж минерал нарны тос цагаар болдгоо. Яг нь тэгтээ ингээд бленд хийж болохгүй тийм юу байгаад исэн. Цагаан байгаад исэн. За тэгээд хэрглэж үзэн pH level-ийн шалгам те. Нөгөө юм торгомсог гардаг юм удаан хэргэлдэг foam cleanser байна. Яг ийм хэмжээг аваад гартаа аваад хөөсрүүлэхэд л хангалттай байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол нийлэн 6-7 сарын хэрэгцээ байна. 2 хүн одоо гэртээ тэ нөхөртэйг одоо битээр хэрэглэе гэж бодоход 3 сар хэрэглэдэг ч юм уу те. За Банабагийн гэснээс ийм 2 жижиг юм хөрхөн паучтай юм ирсэн байна. Онгоолгоод үзье. Ийм travel size-ийн юм шиг байна да. Нарны тос нь байна. Миний нөгөө дөнгөж саяны ярьсан. За энэ чийгшүүлэгч тос нь. За энэ чийгшүүлэгч тосыг би яг ингээд хөдөө хэрвээ аваа явж байгаа юм бол би өөртөө төрхөн нөхөртөө төрхөн хүүхдүүдтэй төрхөн энэ бол хүүхдэд төрхөж болно. Маш гоё тийм зөөлөн найрлагатай тос байдаг. За энэ тонер байна. Тонерэнд бол би бүр маш их дуртай. Арси чинь зүгээр өөрөөр чинь идэгэн. Нөгөө улаан байгаа арси чинь цаанаас чинь ингээд гоё зузаатгах ч өгдөг ийм юу байгаа. За нарны тосыг нь би хэрэглээд дахиад нэг тушааж үзье да. Би өмнөх юм дээр нэлийн л цагаараад исэн учраас хүй амар гоё шингэн гоожж ах чинь. Шинжлэгдсэн юм шүү. Үнээр алгагүй. Энэ шинжлэгдчихжээ. Миний яг тэр хэрглэж исэн биш болж таарлаа. За би энэний найрлагыг нь хараадах байна хөөе. Plus гэт айл гэдэг гарч байна. За alcohol free, fragrance free, essential oil free гинэ. За үндсэн найрлагаар niacinamide гэж байна. Made cassia centellation extract, за adenosine, glycerin, allantoin, за бүр амар олон chemical татсан. Sunscreen-ийнх нь яг хамгаалтынхын журмаар 4-5 төрлийн chemical хамгаалтын юу орсон байна. Ямар ч тийм юу ах юм алгаа. Цайраад ах юм алга. Миний өмнөх тэр туршиж ирсэн болохоор mineral base юм бахтаа нэг л цайраад явахгүй ирсэн. Тэгсэн чинь энэ бол айгүй гоё. Төрөл болоод гарсан байна. Ямар азар задлж үзвэ те. Би за энэ стикерээ өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр наач. Надаа энэ сүүлд The New Boutique гэдэг нэг гоо сайхны бас арьс ажиллагааны тэг хөрхөн гоё юмнууд зардаг тийм гоолонгогийн дэлгүүрүүд өгөхгүй. Тэрнээс бэлгэнд ирсэн байсан. Coco гэдэг ингээд бичсэн. Ийм daily тэмдэглэлийн дэвтэр заяа. Амар хөөрхөн энэ дээр наач. За энэ дээр юмнэ just tell me I'm pretty гэж юм. За энийг ингээд тач. Элионы тос байна. За энийг наач. Хүүхдүүдийг хашил машлынх нь үед их сэргийлж өгч байгаа. Уруул амыг нь холцруудгаас сэргийлж өгч байгаа юм.
цусныхаа юг наачлаа. За энэ нэг хөөрхөн урт устэй. Үсээ ингээ боржилгцсан. Энэ нэг юм ихтэй юм. Энийг наач. Өөрийгөө гэж бодоод. За best revenge гэдэг am revenge авах гэж байгаа юм шиг. За болсон. Нэг их нахгүй. Таран. Ийм хөөрхөн чимгэлжглээ. Бас компьютероо iPad-аа ингээд чимгэлжгээр хөөрхөн гэдэг те. За дараа нь болохоор ийм комбочаны сет ирсэн Cloud9-аас Tizen гэдэг Tizen-ий одоо комбочач одоо Монголд дэлгэрээд бүр нилээн удажглаа хүмүүс нилээн мэддэг болчлоо. Бэлгийн сет нь ийм байсан. Энэ ингээ хүнд өгөхөд амар гоё явааз дотроо ийм аяхтай. Аяган дотроо үсэг. За энэ дотроо ингээд устай байгаа шүү. Сая тэнцээ угаагаа тавьсан байсан. Манай хоёр хүүхдээ айл хэдийн энэ ч онгойлгоод хэрэглээд энэ миний чинь бүгдийг задлсан. Тэгээд бичлэг ихтэй буцаагаад яатсан бохгүй юу? Эдгээр дотор бол би бүгднгийн ерөнхийдөө мэддэг одоо амтнууд тахгүй юу? Пич бас сүүлд орж ирсэн. Пичийг би гэхдээ Солонгост байхад ууж үзээд ямар гоё юм бэ гэдээ авчираад Монголд уужсан. Энийг бас сайн мэдчихэв. Миний харин мэдхгүй байгаа амт энэ ирсэн байсан. Ногоон ус үзэн. Бүр амар гоё. За би хамт найруулаа. Ой. Амар гоё. Тэгээ би усаа бэлтцсэн байна. Тусдаа ийм комбочаны энэ бас аяг байдаг. Манай хүүхд ер нь бол энэ дотор ингээд комбочагаа найруулаад хичээлд аваа явчихдаг. Анги дээр уудаг. Зүгээр нэг коктейлний гоё аяга маяганд хийгээл те. Мөсөж ийсэн энийг гоё найруулад. Тэгээд уухт бол янз юм аах. 100 лагаг дээр би заримдаа ингэж найруулад хөрөгчөнд хийчихэд байгаа. Тэгээ өөрснөөс гаргаж ирээд байна. За комбочаны ач тус бол тэнийг эсэлдүүлж гаргаж авдаг учраас арсанд айгүй сайн нөлөөтэй гэж үздэг байхгүй. Тийм ч учраас комбоча essence, комбоча serum, toner гэж байдаг шүү дээ. Тэр дээр үед бол ер нь бол эсэлдүүлж гаргаж авсан ер нь бол бүтээгдэхүүнийг арсанд маш их хэрэглэдэг байсан л да Солонгос Япончууд. Ялангуяа одоо нөгөө сакинаас гаргаж авсан essence те биернээс гаргаж авсан essence те дандаа тийм fermented зүйлсийг арсан дээр их хэрэглэдэг байсан л да. За энэ болохоор яг тийм эсэлдүүлж гаргаж авсан уух зүйл баггүй. Тэгэхээр ашигтай бактериар одоо хан одоо баялаг тий ходоод гитсэн цайн гэж үздэг. Энэ амар гоё. Одоо яг өнөөдрийн энэ халуун 28 градусын халуунд бол энэ бол зүгээр намайг үнэ happy болгож чаддаг. Сайхан доктор Жигийн ивент болсон. Тэгээ доктор Жигийн одоо захирал CEO ирсэн. Түүнтэй одоо уулзсан, танилцсан. Намайг амар хүрхэн Instagram дээр дагж магцсан байсан. Одоо доктор Жигийн төлөөлөл болсон зөндөө хүмүүс ирсэн байсан л да. Тэгээд доктор Жи ивент дээр ийм нэг хөрхэн кит өгсөн байсан. Өөр зөндөө өмнөд өгсөн байсан л да. Би тэднүүсийг бүгдийг хэрэглээд яатсан, задлаад миний одоо маягаар хэрэглэж байгаа. Угаасаа өмнө нөгөө миний чанал дээр дандаа яригдчихсэн зүйлсүүд байсан л да. Red Blemish Line. Энэний би тонерыг нь бас нэлээд хэрэглэсэндээ та нар санаж байна уу? Тосн энтертэй. За ингээд нээсэн чи энэ дээрээ тосн байж гин. Яг миний дуртай нь байж штий. Энэ болохоор Hydra Aqua Water Gel Cream. Энэ бол өстэй янзын гоёс шүү дээ. За энэ тонерд нь би бол үнэхээр хайртай. Essence нь байна, Emotion байна. За Emotion болохоор надад жоохон хүндтэй байсан. Тэгээд хадам ээжтэй өгсөн чинь манай хадам ээж амар дуртай хэрэглээд дуусгасан. Доктор Жи гэдэг чинь ямар гоё брэнд вэ гэдэг. Тэгээд коуст дээр очиод үнийг харснаа. Чи надад ийм үнэтэй юм өгсөн юм гээд гайхаад байсан. За энэ болохоор арьсан зүгээр юм биш. Энэ хоёроо тослог алимг арьсан бол янз юм гоё. Коусийн бас ийм Silimax-ийн ийм GUJ pad ийм төрлөөр гарсан байсан. За өмнө нь GUJ-ийн pad-ыг би хэрэглээд дуусгаж ирсэн тийм ээ. Маш гоё зөөлөн бүтцтэй ямар ч тийм арсыг те одоо ширүүн улайлах зүйл ороогүй тийм айтайхан pad байсан шүү дээ. Ямар ч юм би хэрэглээд дуусгаж ирсэн. Одоо аялын pad гэх юм уу те ийм single use ийм pad гарсан байна. Энэ болохоор за нэлийн олон ширхтээ харагдчихин заяа. Бүх pad нь тусдаа ийм wrapтай гэхлээр хаягдлын хувьд бол нэлийн гарах гэдгаас тэгтээ ийм pad бол ялтчгүй хэрэг болдог. Одоо би жишээ нь маргаашнаас до жимд явж эхлэх гэж буцаад жимд явчихороо би pad түнтүнүүлээд аваа яваад авахгүй. Тэгээд тонер хөвөн хоёр ингээ аваа явахлаар хөнгөө нийгэмд хийх шаардлагатай болчихно. Тонер ингээ томоор нь бас аваа явуучих шаардлагатай болчихно. За тэгээд нөгөө тонероо одоо хөвөн чи ингээ зарчдаг тийм асуудал гардаг л да. Гэтэл би шууд энийг ингээл аваа явчих байгаа байхгүй шууд кашлаканда хийгээл. Тэгээд би шаурд орчоод те ингээд амар хүлэрсэн гарч ирээд падаар арчаад арсаа батга гарахаас сэргийлээд гоё юм сэргийг байлгах боломжтой. Тэгэхээр иймэрхүү бүтээгдэхүүнүүд юу гэдгийг хэрэгтэй үедээ бас ийм пакэжтэй байна гэдэг чинь бас зүгээр агаад шаардлагагүй пакэжинг гэж би бол хэлэхгүй. Окей, Avon дээр ийм шинээр маск ирсэн байсан. За би энийг болохоор
огт хэрэглээгүй байсан. Тийм учраас одоо анхны сэтгэл гээд яагаад ярьж байна л да. Яагаад тэгэхээр Clarins суурлын ийм маск ирсэн баггүй юу? Тэгсэн чинь надад тэр шүүгээ дотор маань бас нэг юм Clarins суурлын маск байгаа. Тэгэхээр би энэ хоёрыг одоо ингэж бодож байна. Энийг энэний апдейтэд тий одоо rebrand хийсэн team одоо бүтээгдэхүүн гэж бодож байна. За тэгтээ найрлагыг ялах шалгам тийм мэдээж. Энэ хуучныг нь хэрэгжилж үзсэн сэтгэл болохоор энэ дотроо скраб шиг ширхэгтэй. Гэхдээ маск болгоод тавьдаг. Ялангуяа тийм эмзэг биш байх юм бол хэрвээ батг гардаг байх юм бол тий скрабаар нь жоохон үрсгийгээд гуужуулчаад арьсаа айгу тийм одоо батгыг нь хатааж өгөөд их хайтаган байсан л да. Гэхдээ би эмзэг арьстай хүмүүсийг бол хизээч нүүрэн дээр иймэрхүү скрабаар бол үүрэг гэж хэлэхгүй. Эмзэг нь гайгүй би хүртэл энэгээр жоохон үүрэхээр хамар хацар хэсгээ жоохон хорсдог байхгүй. Тэгэхээр энийг бол зүгээр маск хэлбэрээр тавиараа гэж би санал болгоно. За энэ шинжлэгдсэн хувилбар юм байна. За алкогольгүй юм байна. Zinc gluconate, salicylic acid. Glycolic acid. Bisabol, salicylic acid. За ерөнхийдөө гол найрлагаар нь бол ерөөсөө glycolic acid болон salicylic acid орсон юм байна. Ер нь бол арьсыг гуйжуулах, батг хатаах, тэгээ тослог хариулах, нөгөө үйлчлэл нь арьсыг цайруулах тийм үйлчлэл байна л да. Тэгэхээр 7 хоногт нэг удаа энийг хэрэглээд байгаа юм бол ер нь бол арьсыг тийм гой сайн гуйжуулаад өгөх нь байна. Ийм үсний серум маань ирсэн байна. Энэ чинь яг үнэндээ миний хамгийн анхны дуртай байсан серум маань шүү дээ. Үсний. За энийг бол жижиг юм те надад Солонгост одоо ивент дээр явж байхад өгчээсэн л да. Эний жижиг юм. Вау, ямар гоё юм бэ гэд хэрэгжилжсэн тухай үедээ. Oblivion ороод харсан чинь шампунь, кондишн, за энэ серум энтрээрээ бүгдээр амар алдартай. Яг үнэр нь байна. Үсээ би сая ороос шүү дээ. Janssen-ийн ер нь бол энэ серум болон шампунь, кондишн ингээд мэдгүй би одоо ингээд зөндөө олон гоё шампунь, кондишн ээжлэл хэрэглээд байгаа. Миний үс бүрст явж өгч амар ургаж байгаа. Хүмүүс гэхдээ яг үсээ ургуулахын тулд аль нь үр дүнтэй ингээд мэдгүй. Wella ч хэрэглэж байгаа, Moroccan oil ч хэрэглэж байгаа, Naioxin ч хэрэглэдэг хаяа тий. Одоо Misonsin ч хэрэглэж байна. За миний одоо үсэндээ хамгийн гол анхаарч байгаа зүйл болохоор энэ урт одоо ургацсан байгаа үсээ хамгаалахгүй юу? Тэгээ Dyson айгүй хэрэгжилж байгаа. Тэгтээ хуурайшуулаад одоо гинтэйгээд салаалуулаад тайруулах хэмжээнд хүрэхгүйгээр ч байгаа байхгүй. Тэгэхээр тэрэнд маань бол энэ серум бол маш их сайн нөлөөлж байгаа. Нөгөө цацдаг мист нөлөөлж байгаа. Wella-гийн ойлнууд нөлөөлж байгаа. 7 хоногт 2 удаа маск тавьж гин. Londa-гийн болон Wella-гийн түрхдэг маск тавьж аваад угаадаг тий. Нэг өнжөөд яг гоё ингээ угааж байгаа. Үсэндээ бол маш их happy байгаа. Сансны бодвол маш хурдан ургаж байгаа. Treatment нь ирсэн байна. Misonsin-ийн Perfect Serum-ийнх нь яг энэний orange төрлийнх нь treatment нь ирсэн байна. Шууд найрлагыг нь урдаа бичиж. Argan kernel oil, jojoba oil, coconut oil, apricot oil, olive oil, camellia oil. За ер нь л өстэй жинхэнэ үсэнд хэрэглэгддэг. Тэжээл өгдөг тийм найрлагууд орсон байна да. Энийг гэхдээ хэдэн минут яаж хэрэглэх юм бэ? Шууд кондишндах юм уу? Хэдэн минут байлгаж агаад угаах юм уу гэдгийг харцгаая. Яасан гинэ? За шампунаар угаасны дараа эндээсээ авч байгаад үснийхээ үзүүр болон бие хэсэгт гэж шүү. Хуухандаа биш. Түрхээд 1-2 минут массажлаад тэгээд угаа гэж. За амархан. Ер нь бол кондишн марк юм байна. Гэхдээ хүмүүс би сүүлд үсч орсон байхгүй юу? Axi гэж салан орсон. Axi-гийн үс чинь надад тэгж тайлбарсан байхгүй юу? Хүмүүс одоо ийм тритмент зүйлсийг тийм хуухандаа хэрэглээд байдаг. Тэгээд үсээ өөрөө алаад байдаг. Тэр яг үнэн бохгүй. Энийг чинь одоо үс болон зүр бие хэсэгт одоо ингэж хэрэглэж угааж ээж эн чинь өөрөө тэжээл авч байгаа шүү дээ. Хууханд ямар ч тэжээл хэрэггүй гинэ. Хууханд зүгээр сайн 7 хоногт нэг удаа хуухыг одоо жоохон гуйжуулдаг шампунь ч юм уу тиймэрхүү юм хэрэглэж авах. Тэр нь болоод Монголд ер нь бол хамгийн бест Naioxin байгаад байгаа байхгүй. Тэгэхээр 7 хоногт нэг удаа Naioxin-аар угаагаад одоо тритмент имийг нь хуухандаа түрхчээд тэгээ иймэрхүү сайн чийгшүүлдэг юмнуудыг үснийхээ биеиндээ түрх хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй энийг хүмүүс хуухандаа түрхээд хуухандаа массажлж одоо кондишнер хуухнараа ингээд хагтуулаад идэв үсээ. Тэгэхээр хагтуулах гол шалтгаан ч өөрөө үснийхээ бүтээгдэхүүнийг буруу хэрэглэх гэж шүү. Ilioны 2 төрлийн бүтээгдэхүүн ирсэн байна. Ceramide Ato Concentrate Cream. Надад лошн байгаа тий. Лошныг нь бол маш гоё хэрэглээд одоо баг талдаа орж ийн байж. Манай одоо орой болохоор л тий. Массаж хийгээл надаар сайхан хөтгөн гарч. За энэ бол өстэй жинхэнэ
манай 2 хүүхдийн хошин дээр ингээд цондоочдаг зэ. Цондоогоод энэ дээр нь жоохон шархалт үүсчихдэг. Одоо яг хавар болоод хус модны тоосон зэр дийгдсэн чинь манай том хүүгийн харшин сэтрээд байгаа. Нүүр нь ингээд амар хатаад ингээд хуурашаад орой алхаар л нэг юм нүд мүдээ ингээд идэх байхгүй. Яасан гэхэл ингээд мэдхгүй амар тухгүй гэд. Тэнгонгод ингээд айгүй арьсан хуурай. Тэгээ нүүр нь би ингээд лоушн тос түрхээд өгөхөөр одоо яаж нэхэр амар гоё болчихлоо гэд. Хүүхд өөрөө мэдхгүй байгаад байна шүү дээ. Арьсан хуурашаа тавгүй байгаад мэдгийг мэдхгүй тий. Хураашаад идэг юмд нь бол энэ крем бол айгүй сайн нөлөө үзүүлэх байх. Угаасаа тэгнэ. Би бол энэний найрлага мэрдгийг угаасаа шалгахчгүй. За энэ болохоор Ceramide Atos сүрийн жел гэж байна. Өө за надад тохирсон юм ирж байгаа юм шүү. Хөнгөн дүрлийн жэлч бас гоё идэв шүү Ceramide-тэй. Тэг. Жохон крем жел маягийн гэх юм уу? Яг ч тийм бас жел биш бай. За энийг бас ингээ хүүхдүүдтэй ч юм өөртөө өгч биендээ тий. Энд чинь ингээ том юм савлгаатай учраас биендээ ч төрчиж болно. Өвдөг тохоо мохоо өсхий за тэгэл нүүр гар явж өгнө шүү дээ хүмүүсээ. Монголд одоо манай хадам ээж сая Америкаас ирсэн чинь бүрс хамаг юм хатаж хураашаа. Монгол амар хураа ангид бүр. Ингээд надаас залгаж сууж байгаа байхгүй. Эйсэнсээ түрхчээд чиг шүлэгч тас түрхэд нарны тусаа түрхсэн дээр хаа тий. Манай хадам ээж л уусаж зүгээр шууд өглөө босч ирэл баг нүрээ нэг угаагаал тэг шууд нарны тусаа түрхчдэг байхгүй. Тэгээд арьсан уус ямар ч асуудалгүй. Тэр ямар ч энэ тосоо түрх гэдэгсэн. За иймэрхүү шинээр юмнууд ирсэн байна. Хэрэглэж эхэлж байна. Маш таатай хэрэглэх одоо ойлгомжтой те таатай хэрэглэх зүйлсүүдж байна. Энэ ямар юм бол доо гэж те туршиж үзхийн сан гэж бодож байгаа зүйлсүүдж байна те. За тэгээд дундуур нь те влог дундуур ч юм уу өөрийнхөө хэрэглэсэн сэтгэлгээ зам хавдаггүй MTC ч юм уу сэтгэлээ хүргээд явна. За ингээд дараагийн бичлэгээр ууслаа түр баяртай. Bye bye.